За зигнэ. Загмар захиалъя. Ларри Скотт, Мистер Олимпиа тэмцээний бодибилдингийн түүхэн дэх анхны аварга. Тэрээр 1965-66 онуудад гайхалтай том гараараа ялгарч бодибилдингийг зөвхөн спорт гэдгээс гадна урлаг гэж харуулсан юм. Түүний дараа домог хочид Сержио Оливиа ирсэн. Гайхалтай генетик поз ойрхон өргөмт стилтэй Сержио 3 удаа Мистер Олимп тэмцээнд төрүүлж байсан. Түүний том булчингийн хэмжээ пропорц хэнд ч дийлдэхгүй байлаа. Түүнийг эрх хүртэл Арнольд Шварценеггер хамгийн ухаантай, харизмтай, үзэгчтэйгээ харилцаа үүсгэж чаддаг хамгийн азтай, түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн амжилттай бодибилдер. Хэн нэгэн надад чи чадахгүй гэж хэлэхэд би чадна гэж сонсдог. Тэдгээр хүмүүс надад энэ боломжгүй гэж хэлэхэд би боломжтой гэж сонсдог. Тэрээр 1970-аас 75 он хүртэл тасралтгүй 6 удаа зодог тайлтлаа төрүүлсэн билээ. Миний хувьд бодибилдинг гайхалтай сайхан туршлага болсон бөгөөд би үлдсэн амьдралдаа тасралтгүй хичээлэх болно. Би зөвхөн тэмцээнд оролцохоо зогсоож байгаа болохоос биш, бодибилдингээр хичээлэхээ зогсоогоогүй. R1-ыг явсны дараа түүний хамгийн сайн найз болох хөнгөн жинд оролцдог байсан Франко Коломбо overall буюу абсолют аварга болсон. Харин эх жилд нь эстетикийн хаан гэгдэх түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн хөнгөн жинтэй хэрнээ гайхалтай пропорцтой Фрэнк Зейни ноёрхол ирсэн. Тэрхүү ноёрхол нь Арнольдыг буцаж иртэл 3 жил үргэлжилсэн байдаг. 1980 оны Мистер Олимп түүхэн дэх хамгийн маргаантай тэмцээн болсон. Арнольд Шварценеггерс дундуудсан үзэгчид танхим дүүрэн шүглдэж эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг. Тэрээр тайзнаас бараг гутамшигтайгаар зүхтаж гарсан түүхтэй. Арнольд буцаж ирэх шаардлага байсан болов? Та юу гэж бодож байгаа комент үлдээгээрэй. Ямар тач тэр жилийн тэмцээний тухай хинч эргэн дурсахыг хүсдэггүй бөгөөд зураг бичлэгч маш ховор байдаг билээ. Ингээд 1981 онд дэлхийн хамгийн хүчтэй хүн тэмцээнд оролцож байхдаа хөлөө хугалж хэдэн жил бэлтгэлээ завсарласан Франко Коломбо эргэн ирж төрүүлжээ. (1982) онд Америк нэгдсэн улсын тамирчин болох Крис Дикерсон 1982, Mr. Olympia, Chris Dickerson, USA. 83 онд Ливан улсын тамирчин Самир Банут. 1984 он шинэ аваргын ирэн эхэлсэн жил. Ли Хейний аварга анхны тасралтгүй 8 удаагийн Мистер Олимп бөгөөд эстетик масс хоёрыг хослуулсан нэг. When they raised my arms in victory, man, I felt I was on top of the world.
couldn't be beat. That was my mindset. That's what I worked on my entire career. The winner of the 1987 Mr. Olympia, Lee Haney. Mr. Olympia. Түүний ноёрхол 8 жил тасралтгүй үргэлжилж түүнтэй эн тэнцэх хинч гарч ирэхгүй байлаа. Дараагийн залуу болох Сүүдэр Дориан Йейтсийг гарч ирэх хүртэл. Дориан Англи улсаас гаралтай цагаан арьстай булчингийн маасын жинхэнэ мангас байлаа. Гранитаар хийсэн юм шиг хад асах шиг харагдах рельефтэй нягт маста булчин нь бодибилдингийн төвшинг маш өндөрлөгт авэдсан юм. Булчингийн чанар болон хэмжээний шинэ стандартыг тогтоосон түүнийг өндөр эрчимд бэлтгэл, Шаолины лам шиг дэглэм хинч зогсоож чадахгүй Жаггернаут болгожээ. For the third straight year, Dorian Yates. And the winner for the fourth year in a row, the Dorian Yates. Тэрээр 1992-оос 97 оны хооронд энэхүү хатуу тоглоомын дарангуулагч нь байлаа. Дориан Йейтсийг зодог тайсны дараа байгалийн гаж үзэгдэл болох Freak Ronnie Coleman-ыг бид угтаж авсан билээ. Хаадуудын хаан хэмээгдэх Ronnie Coleman. Булчингийн чанар, хэмжээ, пропорцороо дэлхийг зочроосон тэрээр 8 удаа тасралтгүй төрүүлсэн. Тэрээр бодибилдингийг хинч хүрэхгүй сансрын түвшинд хүргэсэн. Mr. Olympia, Ron Coleman. To the three-time Olympia champion, Ronnie Coleman. To the four-time Olympia winner, Ron Coleman. This is for Mr. Olympia, Ronnie Coleman. To the 2006 Mr. Olympia, Jay Cutler. Ингээд 2006 онд Ронигийн араас эцсээ хүртэл дагсан Jay Cutler хааны титмийг нь булаан авч ялжээ. I've been coming here, you know, and getting second all these times, and everyone told me, you know, you're wasting your time, you're not going to win, and I persevered and I trained harder, and
came back every year and came back stronger, and here I am. You know, this is a day that no one thought they'd see. Jay Cutler 5 удаагийн аварга. Гэхдээ 2008 онд Brett Koch Dexter Jackson-д Sandman баримлаа булаалгасан ч comeback хийж чадсан цорын ганц тамирчин билээ. I lost the title to Dexter Jackson, came in a little off, and that just pissed me off to the max. And I came back and won the title, probably the best title I ever won. And I just walked out on stage and demolished everyone. I was very confident because I just knew in my heart that I'm going to shock the world. Here we go! Ингээд 2011 оноос бэлэг хочид Phil Heath-ийн ноёрхлын ээлж ирлээ. It's time! Check the method, every voice is like a weapon. Just depends on how you use it, what's your weapon of choice? Come on, move it! Check the method, every voice is like a weapon. Just depends on how you use it. Come on, get it together, move it! I truly feel that my type of physique is going to recharge the sport a little bit. Step up! Step to the front! Get him up, here we come! Step up! Step up! Step up! Step to the front! We the best in it! Step to the front! Right here, right now! Get him up, here we come! Keep on pressing your luck! Step up! Step up! Step up! Step to the front! One to the championship! 8 удаагийн Mr. Olympia аварга Phil Heath-ийн араас 2018 онд Sean Roden. онд Brandon Curry. This is going to be a bigger, fuller, more mature package. Brandon Curry! 2020 oнд Египтээс гаралтай Big Ramy буюу Mamadou Ispi. 2020 is so hard for everyone, but my God, He gave it that to me, the gift.